Сайн бацгаана уу бүхэн цэцний өсөлт чуулган гэрчлэн цагаараа дахин уулзж байна. За, эзний өдрийн мэнд. За, бид нар өнөөдөр гайхалтай илчлэлтэй хуваалцахад бэлэн болж гайхалтай гэрчлэлтэйгээ дахин уулзж байгаад өнөхөр баяртай байна. Бид Бурхны үгээр тунхаглая тийм ээ. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За, өнөөдөр бидний гэрчлийн сэдэв бол Бурхны сүм чуулган шашны сүнс буюу мэрэгтгэлийн сүнс ажиллах боломжтой юу гэдэг сэдвээр гэрчлэн хуваалцнаа. За, мэрэгтгэлийн сүнс Бурхан ажиллаж байгаа жинхэнэ сүм чуулганд үнэхээр ажиллах боломжтой юу? Боломжтой юм байна гэдгийг бид нар харлаа. Нэг бас Библийн дагуу тайлбарлая. Бид энэ тулаан дондор тэгээ энэ Бурхан байгаа учраас бидэнд илчлэлтээр гайхалтайгаар үзүүлж харуулж байгаа учраас мэрэгтгэлийн сүнсний ажиллаж байгаа арга зам яаж ажиллаж байна? Энэ юуны төлөө ажиллаад байгаа юм гэд энийг ярилцъя тийм ээ. Мэрэгчлэгчийн сүнс, шашны сүнс тий. Одоо жинхэнэ сүм чуулганд одоо бид нар бол одоо Есүст итгэсэн, Бурханд итгэсэн юм чинь тий. Тэр будаа буу огт хамаагүй гэж бодож ингэж итгэж бид нар ажиллаж амьдарч ирдэг шүү дээ, үйлчилж ирдэг. Тэгвэл яг жинхэнэ сүм чуулган дээр жинхэнэ тэр сүнснээс чинь ажилт юм байна. Хэрвээ итгэгч биш, сүм чуулган биш, өөр газар бол угаасаа тэдний өөрсдийнх нь эзэмсч гисэн олоод авчихсан газар шүү дээ, тийм үү? Тэнд бараг л ажиллах шаардлагагүй. Жохоо ингэсгээд байна. Жинхэнэ баг болж жинхэнэ ажиллаа хийдэг газар чинь сүм чуулган байд юм байна. Жинхэнэ сүм чуулган дээр ажилт юм байна гэдгийг бид нар одоо гэрчлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Бурханы үгийг барина л да. За энэ Иохан 3-ын биш энэ Үлс 16 дээр ингэж байгаа. За Үлс 16-гийн 16 дээр бидний залбирлын газар руу явж байхад мэрэг төлөгчийн сүнстэй нэгэн шивгчин таарлаа гэж. Тэр шивгчин мэрэг төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ. Тэрээр Паул биднийг дагаж энэ хүмүүс бол хамгийн дээд Бурханы зарцснаар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашгирч байлаа. Тэгээ тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв тийм ээ. Үүнд ихэд төгшөөсөн Паул тэгж сүнсэн да. Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо залжээ гэсэн байна. Харин түүний эзэд орлого олох найдвар нь өнгөрснийг хараад Паул Силас нарыг барьж гудамж зээлдэр их баригчдын өмнө чирч авчран тэргүүн захирагчдад аваачиж гэдгийгсэн байна. За тэгэхээр энэ дээр яг гол зүйл нь болохоор мэрэг төлөгчийн сүнстэй эмэгтэй Паул Силас нарыг дагсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр Паул Силас нар тэр үед юу хийжсэн бэ? Сайн мэдээ тарааж ирсэн. Бурхныг тунхаглаж ирсэн. Есүс бол Бурхны хүн мөн. Тэр бол биднийг аврагч эзэн гэдгийг тунхаглаж байсан. Тэгээд тэр мэрэг төлөгчийн сүнстэй эмэгтэй болохоор хамгийн дээд Бурхны зарцснаар бөгөөд тийм ээ та нарт авралын замыг тунхаглаж байна гэж ингэж хэлсэн. Тэгвэл энэ мэрэг төлөгчийн сүнс чинь нөгөө хүний хувь заяаг те одоо манай монголчууд чинь сайн мэдж байгаа шүү дээ. Очоод хувь талангаа үзүүлнэ, зурхаагаа үзүүлнэ те төлөгчдөр очиж те одоо ингээд ирээдүйн одоо замаа хувь талан заяаг юу гэдэг те энэ бүгдийг үзүүлэх гээд очдог шүү дээ. Яг тийм ажил хийдэг сүнс мөртлөө хамгийн дээд нэгний зарчнаар буюу авралын зам, Бурхны аврал, жинхэнэ Бурхан дээр яаж очиж аврах замыг мэдж байгаа байхгүй тийм ээ. Мэдэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр харанхуйн замыг ч мэднэ. Тэр бас гэрлийн замыг мэдж байгаа байхгүй. Тэгвэл энэ ингэж хашгирснараа, ингэж тунхагласнараа дэмжиж байгаа юм шиг боловч Паул Барнаб энэ Силас нарыг Паул нарыг дэмжиж байгаа юм шиг боловч энэ нь цаанаа өөрийнхөө ажлыг хийж байсан байгаа байхгүй юу? Анхаарлыг өөр дээрээ татчихсан юм шүү дээ. Тэр хашгираадсэн шүү дээ. Уйлмал Барнаб Паулыг дэмжиж байгаа тийм хамгийн дээд нэг зарчнаар байна. Авралын зарыг тунхаглаж шүү хүмүүсээ ирээрээ гэдэг одоо хүмүүсийг ингээ ураад байгаа байхгүй юу? Ирүүлээд ингээд
Гэхдээ энэ нь айгу төвөгтэй санагдсан гэж байна. Тэгээд хөөсөн шүү дээ. Тэр зүйлийг хөөсөн шүү дээ. Зогсоосон шүү дээ. Тэр ажлыг нь зогсоож шүү дээ. Тэр яагаад зогсоосон бэ гэхлээр анхаарлыг нь өөр дөрөв татчихсан. Өөр дөрөв татаад яг ингээ бурхны аюу ажлыг мэддэг, бурхны ажлыг айгу бурхны авралыг мэддэг хүмүүсийг урайлаад байгаа юм шиг боловч цаад санаа нь өөр санаа байсан. Цаад санаа нь өөр дөрөв анхаарлыг татах, өөрөө хэн нэгэн болох юм уу те, эсвэл одоо тэр жинхэнэ аврал руу тэр хүмүүсийг ирүүлж байгаа юм шиг боловч авралын замыг хазаалгах, тийм ээ, хазаалгах ийм ажил, ийм одоо төлөвлөгөө явагдчихсан байгаа байхгүй. Тийм учраас Паул тэр үед зогсоосон байгаа байхгүй, тийм ээ. Паул тэр шууд зогсоосон. Гэтэл яг энэ тэр үед болж байсан энэ үйл явц одоо жинхэнэ одоо сүмдэр ажилтдаг боломжтой ажилласаар байдгийн байна. Тэгээд энэ яаж ажиллаад яаж ингэж манай чуулганаар ингэж ичлэгдсэн тухайга бид нар одоо яг хуваалцах гэж байна. Ичлдэг юм байна. Тэр ямар арга замаар илчилсэн мөлий. Тэгээд бид нар одоо хуваалцъя тий. Бас энэ дэр гарч байгаа гоё юм юу гэхээр Библиэлд болж байгаа зүйлүүд одоо цаг үед болж байгаа баталгаа байгаа байхгүй юу? 2000 жилийн өмнө болоод өнгөрсөн зүйл биш байгаа гэдгийг хамгийн тонд баталгаа байгаа. Дээрэс нь Библиэлд байгаа бохор сүнснүүд одоо яаж ажиллаж байгаа гэдгийг нь Библийн арга замаар яг харуулж байгаа байхгүй юу? Библиэлд бичигдсэн бохор сүнсний хийж байгаа арга зам одоо энэ цаг үед ч гэсэн яг ингэж ажилтсан байна гэдгийг бидэнд баталж харуулж байгаа. Яг бол тэрийг харсан хүмүүс бохор сүнсүүд байд юм байна. Тэд ингэж ажилт юм гэдгийг хүмүүс мэдээд ирэхээр тэндээс гарах арга зам, тэрийг хамгаалах арга замаа мэдэж болж байгаа байхгүй. Харин тэр байдгийг бас яаж ажилтгийг мэдэхгүй байгаа учраас хүн хамгаалахаа мэдэхгүй, бас тэндээс гарах арга замаа мэдэхгүй байгаа. Түрүү нандаа ихч ингэж штэ. Өөр дээр анхаарлыг авдаг гэж юм тий. Шашны сүнс, мэрэгтгэлийн сүнс. Тэнгүүд маш чухал сайн мэдээ гэдэг бол ямар чухал мэдээ вэ? Энийг чухал биш болгож чадчих штэ. Тий. Хүчгүй болгож чадсан штэ. Ер нь бол ингэ тийм байна. Тухайн сүм чуулганд тэ ямар хүнээр дамжуулж ажиллахаа тэр хамгийн сайн мэдэх юм байна. Ямар хүнээр дамжуулж ажиллаа. Жишээлх юм бол одоо өөрчлөгдөөгүй эсвэл одоо сүнсээр төрөөгүй тийм ээ. Одоо ингэ Библиэлд энэ дэш дээрээс эс төрн тэр бурхны хандлага үзэж чадахгүй гэдэг шүү дээ тийм. Сүнсээр төрөөгүй юм байна уу? Эсвэл яг жинхэнэ өөрийгөө загалмайдаар хүүлээгүй хүн байна уу тийм ээ. Эсвэл одоо ингээ бурханд ингээ ирсэн бурхан дээр итгэсэн мөртлөө гим нүгэл хийгээд яваад байгаа хүн байна уу тийм. Гим нүгэлтэйгээ тэр нүглээсээ салаагүй хүн байна уу. Эсвэл одоо юу гэдэг тэр бүр бурханд бүр ингээ үйлчилж байгаа дотор тийм хин нэгэн болох гэсэн амбиц хөөсөн хүн байна уу тийм. Хамгийн хуваа ихчсэн тийм энэ хүмүүс байна уу гэдэг ингэж хайж явжгаад тэгээд тэр хүн чинь яаж юм бэ? Тийм зүйлд яаж тэр бохир сүнсний ажиллах үе талга нээлттэй байна гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгээд тэр хүнээр дамжин тэр бүхнээр нь дамжин ороод тэр ажиллаа гэдэг. Тэр яаж ажиллаа гэдэг вэ? Нөгөө хүн чинь бурхан итгэцэн. Тийм үү? Хамгийн дээд мэддэг Есүсийн авралыг мэддэг. Бурхан үгийгч мэддэг. Үнэхээр сайн бүх зүйлийг мэддэг. Гимшиг зохистой гэж мэддэг те. Ингээд бүгдийг мэддэг болчих. Яг тэгээд тэр ороод ажиллахдаа тэр бүгдийг нь саармагч болж өгдөг. Үнэн юм ингээл яриад, үнэн юм хэллээ. Тийм зөв энэ бурхан яг ингэдэг. Бурхан яг тийм ингээд яриад байгаа мөртлөө тэрийг саармагжуулаад тэрийг ингээд төөргдүүлээд одоо юу гэдэг хүчгүй болгоод жинхэнэ бурханы тэр чухал мөнх ам, жинхэнэ бурханы тэр үр жимс, ариун сүнсний тэр агуу ажлууд хүчтэй бүгднийг ингээд их хүчгүй болгоод нэг чухал биш зүйлийг нь том болгож гаргаж ирж ингэж төөрөгдүүлж өгч ингэж бас ажилтг юм байна. Ингэж одоо хүмүүстэй харьцаж байгаа итгэгч нар харьцаж байгаа одоо хамт үүснэр шүү дээ. Бид нартай ярьж байгаа ярианасаач тэр үйлж байгаа үдлээсээш тэр тэ үйлчлээсээш тэр ийм одоо мессеж өгөөд юм бэл. Мессеж. Тэгээд энэ эмгтэн бас нөгөө асар их эзэдтэй асар ашиг болж өгдөг бичигдсэн байгаа шүү дээ. Энэ зүйлээс бас нэг зүйлийг бүхэн илчлэгдсэн мөрөг төлгийн сүнстэй холбоотой нэг илчлэлтэйг би бас хуваалцмаар байна. Тэр нь юу гэсэн бэ гэхээр мөрөг төлгийн сүнсээр дамжуулаад
хулгайч сүнс ажилдаг гэдгийг надад илчилж өгсөн байна. За тэгээд ингээд энэ хулгайч сүнс ингээд ер нь энэ хулгайч сүнстэй холбоотой бас ингээд Библийн ишлээс харах юм бол хулгайч Иохан 10:10 дээр гэж байгаа байхгүй юу? Хулгайч зөвхөн хулгайлж, алж, талж, сүйтгэхээр ирдэг. Харин би тэднийг амьтаа байлгасан амьтаа байлгахын тулд ирсэн билээ гэж бидний эзэн хэлсэн байгаа тийм. Тэгмүүд энэ мэрэг төлгийн сүнсээр хүчрэгчин тэр ажиллаж байгаа тэр хулгайн сүнс нь яг уу гэхээр жинхэнэ сүм чуулган дотор ороод ажиллахдаа нөгөө сүнсээр хүмүүс аврагдах гэдэг ингэ ирж байгаа шүү дээ. Тэр сүнсийг хулгайлж, тэр сүнснүүдийг авралаасан гэж холдуулж тэднийг энэ газар байлгахгүй гэж ингэж бүх хүч чадлаараа ажилладаг юм байна. За тэгээд яг нийгэм дээр ингээд энэ мэрэг төлгийн сүнсний ажиллаж байгаа арга барил нь бас юу вэ гэдэг ингээ харахаар тэр бас тэр хулгайн арга замаар ажиллаж байгаа байхгүй юу? Одоо энэ төр засгийг удирдах байгаа нэлээд том удирдагч ер нь бол эзэн Иесус Христ итгэдэггүй хүмүүс мэрэг төлгийн сүнсээр л очдог шүү дээ тийм. Тэгээ бөө мөргөл зурхаа гэл ингээл ямар нэгэн байдал хувь тавилан ашиг орлого хийх гэж байгаа ажлаа бүгдийг тэр мэрэг төлгийн асуудлаар шийддэг. Тэгвэл энэ цаана юу явж байгааг гэхээр тэр монголчуудын одоо хувь тавилан бас тэдний үнэхээр эрх ашиг зөрчигдөж байгаа тэр худал хуурмаг хээл хахуул тэр хуурм одоо нөгөө ашиггүй ард түмэнд ямар ч ашиггүй гэрээ хэлэлцээрүүд хийгдэх хээл хахуул авслаг гэдэг энэ бүх ингээд бозор муус хулгайч сүнс тэр мэрэг төлгийн сүнсээр дамжуулан ажиллаж байгаа гэдгийг ингээд хичээлж өгсөн тэр зүйл үнэхээр хулгайч тал дээр илүү ажилдаг гэдгийг Тэгэхээр нөгөө хуучин гэрээнээс эхлүүлээл яг юу ах үед нөгөө нэг паран зүүдэлдэн штэ нөгөө ингээд янз бүрийн зүүдлэнгүүтээ ингэж яахгүй жишээл эхлэл 41:24 дээр ингэж нөгөө паран зүүдэлчээд би зүүдээ мэрэг төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадах хүн нэгч байсангүй гэж аахгүй. Тэгэхээр яадаг байсан гэхээр хуучин гэрээнээс одоо эзэндээ ирээгүй хүмүүс тэр болох ч байгаа зүйлийг янз бүрийн зүйлийг нэг мэрэг төлөгч ирээдүйд болох ч байгаа зүйлийг нэг хүнээс асуух гал хайгаад байна шүү дээ. Нэг зүйлээ л хайгаад байна шүү дээ. Энэ одоо энэ миний энэ асуудал яах бол ямар учраас надаа ийм болов эсвэл би дараачийн зүйл дээр ч гэсэн би одоо энэ ажлыг ч юм уу энэ зүйлийг хийвэл би яах уу гэл нэг л юмнаас асуух гад нэг том хүч байна. Тэрийг мэдэх нэг хүч байна гэж юмыг асуугаад байна шүү дээ. Тэгэхээр тэр маань нөгөө мэрэг төлгийн сүнс болж байгаа. Тэгвэл бурхан өөрийнхөө хайрладаг, өөрийгөө дагдаг хүмүүс өөрийнхөө хийх ажлыг мэдүүлнэ гэж байдаг шүү дээ. Яг үүнтэй ижилхэн тэр бурханы бохор сүнс гэдэг бол яг бурханы хийж байгаа ажлыг яг дуурайгаад бурхан юу хийж ийн, ариун сүнс юу хийж ийн тэрийг яг дуураймал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйлийг ч гэсэн яг дуурайж гэж байгаа. Тэгэхээр магадгүй сайн нэг 16-ын 6 дээр тэг хэлсэн чиг үйлс 16-ын 6 дээр хэлсэн шиг тэр мэрэг төлгийн сүнстэй эмхтэй эзэндээ их ашиг олж өгдөг байлаа гэдэг чинь тэр хүмүүсийн хэлсэн зүйлийг болох байгаа зүйлийг хэлээл тэр үнэн байсан байгаа байхгүй худлаа гэж хэлхий аргагүй байхгүй. Тэр чинь энэ хүн ингээд миний зүйл яах чинь гих зүйлийг хэлж өгөөд тэр зүйл нь болоод байсан учраас тэр хүмүүс тэндээ мөнгө төлөөл ахин дахин очиж юм асуугаад байдаг гэсэн биз дээ. Тэгэхээр мэрэг төлгийн сүнс энэ дээр яаж үннийг мэдчихсэн баг. Мэддэг байгаа байхгүй бас. Тийм учраас энийг хэлж байна. Гэхдээ бурхны хийх гэж байгаа бурхны тэр агуу зүйлийг мэрэг төлгийн сүнс мэдэхгүй байхгүй. Мэдэхгүй. Эзэж мэдэхгүй. Тийм учраас бүр энэ дээр Лев 26 дээр энэ дээр бүр хэлсэн байгаа байхгүй. Сүнс дуудагчид мэрэг төлөгчдөө садарлахаар тэдэн рүү иргсэн хүний хувьд би нүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олныхын дундаас таслах болно гэж бурхан хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр бурхны хамгийн жигшдэг зүйл нь юу байсан бэ гэхээр энэ хүнийг тууралдуулж байгаа мэрэг төлөг сүнс дууддаг мэрэг төлөгчдийг маш их жигшдэг байсан байхгүй. Тэдний тэр гар хөл болж байгаа тэрнийг гүйцэлдүүлж байгаа тэр хүмүүс рүү би нуруугаа харуулнаа. Тэрийг би таслах болно гэж хэлсэн зүйл нь маш аюултай тий. Тэгэхээр бас нөгөө хүмүүс ингээд мэрэг төлөвийн сүнсний цаана ингээд бурхан байгаа ч юм шиг үнийн нийлээд болохоор
энэ болох юм уу гэдэг ингээд төрөлдөж байна тий. Гэтэл тэрний цаана нөгөө муу ёрын сүнс ажиллаж байгаа гэдгийг мэдтгүү учраас бурхан гэж энд үрдэг. Тэгэхээр бидний бурхан бол харин энэ мэрэг төлгийг бол бас нөгөө ит шигтэй адилтгаж үтсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ зүйлийг бурхан үнэхээр үзэн ядаж тэр зүйлийг хийсэн хүмүүсийн эсрэг би нуруугаа харуулна гэж ингэж хэлж байгаа. Энэ зүйл бол үнэхээр муу үр дагавартай цаана муу сүнс ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Маш олон бохир сүнс бас байдаг. Бид нар тэрэн донд өрснөө чөлөөлөгдөж идэгэж нийгэм дээр байгаач олон бохир сүнсэн донд нэг талаар бас амьдарч байна. Тэрэн дундаас онцгойлж мэрэгтүүлгийн сүнс гэдэг бол одоо нэг зэрэглэл байвал хамгийн одоо том дайсан гэж нэрлэж болох юм байна. Тий. Хамгийн одоо аюултай сүнс гэх юм уу да тий. Тий. Энэ бас Библийн түүхэн дээр тооллого 22 нь Израильчуудыг ингээд нөгөө хараалахаар Баламыг хөсөлдөг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг Балам эцний хүмүүсийн эсрэг ингээд би ингээд иш үзүүлэхгүй, би тэднийг хараахгүй гэд ингээд тэгэхээр би тэгвэл чиний байрыг солиод өөр газар аваач хэл та гэд ингээд өөр газар аваачсан ч гэсэн хараахын оронд өрөөсөн байхгүй юу? Эцсийн дүндээ яг тухайн үед тэр одоо мэрэг төлөгч иш үзүүлэгчээр дамжуулан тэр иш үзүүлэгч уул нь бурхны хүн байсан байгаа байхгүй юу? Баламыг бурхны хүн иш үзүүлэгч гэж бичсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт бурхны хүн бас тэр зүйлийг хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ жинхэнэ сүм чуулган дээр тэр үнэхээр тэр иш үзүүлж байгаа тэр итгэгч хүн бас тэр мэрэг төлөөс хүнстэй байхыг үгүйсэхгүй байхгүй. Ягаад гэвэл тэр яг тэр цаана муу сүнс ажиллаж байна. Яг ингээд тэр хүнийг шууд ингээд нэг яг бурхны хүн гэж бас харж болохгүй. Ягаад гэвэл тэр хүний цаана ямар санаа байна те. Шунлын талаар шунлын сэтлэр тэр хүн тэр зүйлийг хийх гээд байна үү? Үнэхээр тэр иш үзүүлж байгаа тэр үнэхээр бурхны хүмүүсийн одоо төлөө үнэхээр санаа тавьж гэнэ үү гэдэг хоёр шал өөр тэр яг нэг гаргаж байгаа хандлагаас нь шалтгаалж байгаа. Одоо мэрэг төлөвийн төлөвчийн тэр эмэгтэй хийжээс ажил нь юу гэхээр Паул Барнаб хоёрын хийж байгаа зүйлийг үнэн гэж баталж байгаа шүү дээ. Тэгвэл тэр хоёрын хийж байгаа зүйл хүмүүсийн нүдэнд бодтой үнэн болж байгааг хүмүүс харж байгаа шүү дээ. Тийм учраас энэ хүмүүс бурхны зарснаар авралын сайн мэдээ тарааж байгаа гэдэг үннийг хэлэнгууд тэр мэрэг төлөвийн эмэгтэй үнэг хэлж байгаад хүмүүс сонсож хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд тэр мэрэг төлөвч эмэгтэйгийн тэр сүнс нь одоо цаг үед яаж ажиллаж байгаа гэхээр бурхны хүмүүс бурхны үнэн зөвийг ярих үед эхлээд дэмждэг. Тэгээд дараа нь яадаг гэхээр хүн чи үнэн гэж яриадсан дэмжээдээс ямар очиртай юм бэ гэд ирээд дахиад лавлаж асууж шít. Гол зорилго нь яагаад тэр үннийг хэлж байгаа гэхээр дахиад хүмүүсийг ирүүлэх зорилготой. Тэрнээс бол шууд эсэргүүцэл хүмүүс өөртөө ирэхгүй шít. Харин тийм ээ үнэн зөв гэд хэлчихэнгүүт хүмүүс чи нэрээ яагаад очсон те? Чи ямар очиртай тэр хүмүүс ямар хүмүүсийн гэд тэр хүн дээр тэр мэрэг төлөвчийн эмэгтэй дээр дахиж очиод асууна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Мэрэг төлөвчийн хүмүүсийн хийдэг ажилтны арга зам нь юу гэх юм? Анхаарлын өөр дөрөө татаад харилцаа үүсгээд дараа нь дахиж өөр дөрөө ирүүлчих гэх. Тэр гол зорилго нь. Ирснийхэн дараа хэд хэдэн үннийг ярингууд хүн итгэн зүрхээ нэг шин. Тэгээд араас нь худал өксөлийг худлаа өгнүүдийг оруулж өгч байгаа. Худлаа өгнүүд. Тэнд юу оруулж байгаа гэхээр хүмүүс эхлээд үнэнгээ итгэждэг. Тэгээд ороод үнэн итгэцэн зүйл дээр нь худал ороод ирэнгууд холилдчихгууд хүн юу ачдаг. Энэ нь худал, энэ нь зөв гэдгийг ялгах чадахгүй төөрөгдөл ороод ирдэг. Энэ бол бурхны сайн мэдээг төөрөлдүүлэх мэрэг төлөвчийн хийж байгаа хамгийн том тэр ажилтг арга зам байна. Нөгөө өөрчлөгдөхгүй тэгээд нөгөө дотроос нь ямар ч нөгөө сүнслэг үр жимс урахгүй ингээд эргэтэйгээ зэрэг хүн чинь бас ерөөсө болиг урам хугарах ч юм уу те тэгээ бас холддог юм байна л да. Тэгэхээр тэр мэрэг төлөвийн сүнсний илүү тэгж ажилтдаг байх юм. Харин тийм. Одоо нэгсэд үр жимс гэж яриад байгаа шүү дээ бид нар тийм. Үр жимс ургаж гарах ёстой байтал холимог үр жимс тэр холимог үр буюу холимог номлол дээр ариун сүнс ажилтгүй гэж байгаа. Одоо тэгвэл энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Яагаад бидний одоо сонссон үгнүүд үнэн зөв байсан хэрнээ яагаад одоо хүртэл үр жимс гарахгүй байна гэдэг хамгийн том тодорхойлж харах нэг зүйл нь болчиход байгаа. Яагаад гэвэл
эхлээд авсан зүйлээ хүн үнэн гэж итгээд байгаа учраас тэндээ яваад байгаа. Гэтэл тэрний цаана худал ороод ирсэн байгаа хүн ялгаж чадахгүй байгаа учраас үр жимс нь гарахгүй байгаамаа. Хэрвээ үр жимс гарахгүй байгаа бол таны сонссон зүйл чинь худлаа ах магталтай. Холимог байх магтал. Тал нь үнэн, тал нь худлаа гэсэн. Тэгвэл тэндээс хүн яг ингэж чөтгөрийн энэ дээр яг ажилладаг бас нэг арга нь юу гэхээр нэг бол худлаа, нэг бол бүгд үнэн гэж явдаг. Тийм болохоор хүн тэр дунд нь бурхны замыг нөгөө бурхан зүрхийг дэнслэн гэж явахгүй. Хүн өөрийн зүрх тэ замыг зөв гэж бодож байгааж бурхан зүрхийг дэнслэн гэж байгаа. Сүнсийг нь дэнслэн. Яг бол явж байгаа замаа худал зөвийг ялгаж салахгүйгээр бүгдийн зөв гэж хараа бодоод ангууд бурхан үгүй энэ чинь худлаа, энэ чинь зөвөө гэдгийг харж байгаа байхгүй. Бурхан зүрхийг харж байгаа. Харин чөтгөр бурхан бид нар тийм тэнцвэртэй байдлыг өгөх гээд байхад айл зайл зам руу н оруулахгүй тийм зүйлийг зааж өгөх гэж байгаа. Чөтгөр болохоор худлаа бол чиний бүх юм худлаа, зөв бол чиний бүх юм зөв. Тэгмээ тэр дунд хүн худлагаа хүртэл зөв болгочоод тэнд итгэе яваад байгаа байхгүй. Харин тэр худлаа чинь эн чинь зөв шүү, харин эн чинь буруу гэж хэлэнгүүт хүн яа тэгэхээр тэрийг хүлээж авч чаддаг. Юу яриад байгаа юм бэ? Тэгвэл эн чинь энэ худлаа юм бол ингээ бүгд худлаа очиж байгаа юм уу? Яг бол энэ бас надад болж байгаа зүйл байхгүй. Сайн мэдээ амьдрал явж байгаа 4-5 жилийн итгэлийн амьдрал буруу болчихсон, суурин одоо баригдсан барилга суурин буруу болчихсон байхгүй. Гэхдээ анх бурхантай уулзсан үнэн байгаа даа. Гэтэл би бүгд худлаа гэж бодоод энэ дэр хүний нөгөө нэг төөрөгдөл гэж гарч ирээд тийм байлаа. Тэгэхээр яахан энэ зүйлийг би хаанаас сонсох сүмч болгоноос сонссон байгаа байхгүй юу? Тэгэхээр гуурамч сүмч болгонд ариун сүнсний оронд баг мэрэг төлөв сүнсүүд ажилладаг. Тийм учраас ирсэн хүмүүст үнийг хэлж байгаа. Иш үзүүлэгч тэр газар гуурамч иш үзүүлэгч нар ажиллана. Тэнгууд хүн итгээд хүлээж авдаг. Тэгэл араас нь итгэсэн зүрхэн дээр нь сайхан хотлоод ингээд өгөөд тэр өннүүдийн дараа л улам ингээд бурхны замаас холдуулаад ангууд хүн буруу замаа гэдгийг мэдээд идэг. Холдсон байгаа мэддэг. Гэхдээ эргэж чадахгүй байгаа. Тэгээ юун дээр итгэж найдаад тэгэхэд хамгийн анх авсан үнэн дээр итгээд байгаа учраас бүх зүйлийг нь зөв гэж хүлээж авдаг. Тэгээд боож өгч чадахгүй байгаа шалтгаан нэг байгаа байхгүй. Яагаад би бүгдийг нураах юм уу? Анх надад ирсэн тэр үнэн чинь хүртэл худлаа хэлсэн гэж юу? Тэнгуү тэр жинхэнэ итгэл нь нурж унах гэдэг учраас хүн тэрийг тавихад амар хэцүү. Яг бол бүх зүйл нь худлаачих гэдэг. Итгэл бол маш том зүйл шүү дээ. Хүнийг босгодог, байгуулдаг, хүнийг өдөртөн чиглүүлдэг, тий? Нүдэнд харагдахгүй, арт баригдахгүй хэрнээ хүнийг амьдралтай амьд алхуулж байгаа том зүйлүүд байгаа. Зорилготой. Гэтэл тэр зүйлүүдийг нь бүгдийг үгүй хийж байгаа юм шиг тийм мэдрэмжийг, тийм зүйлүүдийг хүнийг өгч байгаа. Тэгээ хүн тавьж чадахгүй. Аль нь тавьж чадахгүй. Тэгээд магадгүй нөгөө нэг хуурамч сүмд сая хэллээ ш нөгөө нэг зөв юм шиг хэлээд байдаг гэж хэллээ штэ. Тэгтэл энд зөв хэлдэг шүү гэд хүмүүс нөгөө нэг зүйл бол зөв гэдэг шиг худал хурамгаа ялгаж чадахгүй болцсон үедээ энэ зөв гэд тэрүүндээ ингээ холбоостой болоод бүр илүүгээр ирээд тэр зүйлдээ бүр шигдээд байдаг. Гэтэл эсэргээрээ нөгөө жинхэнэ бурхны урсж байгаа сүм чуулганд болох яаж ийн тогтож харин бүр тогтож чадахгүй ш харин нөгөө энд ирэх юм бол нөгөө иш үзүүлэгч мэрэг төлгийн сүнстэй хүн чи яах нь хүмүүсийг ирүүлээд байх юм бол нөгөө хүмүүс тэг үнэн дотор өөрчлөгдөх учраас харин хүмүүсийг бутаргаад явуулаад идэх гэсэн байлгүй гэдэг эсрэгээр нь ажиллаж чаддаг. Энэ дээр яг ийм хүн байгаа байхгүй юу? Аюу гоё. Сугаалт өгс 12-17-д үнний хүчиг чинь шудраг ясыг тунхагладаг. Хуурамч, гэрчлэгч, худлыг ярьдаг. Энэ юу хэлж гэрчлэгч гэж байгаа байхгүй юу? Тэнгууд хин үнэн зөв гэрчилж ин хин худлаа гэрчилж ин гэдэг гарч ирж байгаа. Хуурамч гэрчлэгч бол үнийг юм шиг ярьж байгааж араас нь тэр хандлага тэр бүх зүйл худлаа байхгүй. Тэгээд тэр зүйл чинь үнэнг самуур болно. Үнэнгийн одоо нөгөө Паулийн ярьж байгаа үнэнг Паулд хүчгүй болгож байсан шүү дээ. Яг тэр шиг жинхэнэ гэрчлэгчийн үгнүүдийг жинхэнэ тэр үнний бурхны үгнүүдийг саар мөч болж байгаа хүчгүй болгож байгаа. Тэгээд ажиллаад ихээр гэрчлэлийг сонсон хүмүүс төөрөгдөлд ороод эхэлж байгаа юм. Төөрөгдөлд ороод эхлэхээр хүн самуураад ирч чадахгүй, явж чадахгүй байдалд орж байгаа. Тэгээд тэр хүн дээр очино. Та үнэхээр дэмжээд байсан штэ. Яах вэ? Тэнгууд өө зүг яг үнэ. Тийштэй. Үнэн гэд 90 гут нь дахиад араас нь үнэн гэхлээр ярьж итгэл үн зүрхлэн орно. Тэгээ араас нь худлаг ирж байгаа. Тэрвээ тэр хүн үнэхээр итгээд таны хэлсэн зүйлд би ингээд ирээд үнэн зүг байна гэд итгээд хүлээж авсан бол ирэх ёстойсэн байхгүй.
А гэтэл тэр хүн одоо хүртэл шийдвэр гаргаж чадахгүй. Шийдвэргүй байдал өөрөө хүний төөрөгдүүлж байгаа юм. Төөрөлдсөн байгаа хүн шийдвэр гаргаж чадахгүй. Тэгэхээр гэрчлэлж ярьж байгаа хүмүүсийн амнаас гарч байгаа маш олон хүмүүс одоо гадуур зөндөө гэрчилж байгаа шүү дээ. Тэр гэрчлэгч байгаа хүн яг төөрөглөг гэрчилж байна уу? Яг үнэн гэрчилж байна уу? Төөрөгдлийн гэрчилж байгаа хүн дараа нь тэр сонсон хүмүүс нь ч гэсэн төөрөгдөлд орохгүй. Тэгвэл энэ яг түрүүний мэрэг төлөвийн сүнсний ажиллаж байгаа арга зам байхгүй. Мэрэг төлөвчийн сүнс яг анхаарлын татаад өөртөө авчирч байна. Тэр шиг гэрчилж байгаа хүмүүс өө зөв үнэн гэж гэрчлэн тэгээ хүмүүс 90 гот нь дахиад төөрөгдүүлээ явуулчих. Үнний замд буруу болгоно. Нөгөө ер нь бас сүмж болгонод гэдэг штэ аврагдсан бол аврагдсан гэх тий. Үнэхээр ингээд яг жинхэнэ үнэн рүү авал руу яаж авахыг энд ирж ижил ойлгож штэ би ойлгосон штэ. Тэгэхээр аврагдсан бол аврагдсан гэдэг ингээд тайвширчдаг. Тэгээд хайр та бурхан одоо юу гэдгээ тий. Одоо ингээд энд бас анхаарах хэрэгтэй зүйл үнэхээр мөрөг төлөвчийн сүнс ажилтдаг юм биш үү тий. Ингэж бас анхаарах хэрэгтэй байхгүй тийм багаз. Тэгэхээр энийг ер нь ялгахад тий сүнсээр л ялгана шүү дээ тэмцтэй. Сүнсээр алхахдаг, ариун сүнсээр удирдуулдаг, ариун сүнсээр номлодог, тий? Яг ариун сүнс дотор нэгдэж залбирдаг. Тэгээ яг ариун сүнсээр удирдуулж байгаа энэ цөм чуулганд ишлэгдэн шүү дээ. Ишлэгдэж гарч ирнэ. Нөгөө махан биеэр байгаад их юм бол махан биеийг нөгөө сүнсээ эсэргүүсэн, сүнс нь махан биеийг эсэргүүсэн гэдэг шиг л нөгөө ингээд махан биеийг хүний оюун бодлоор бол энэ бол ишлэгдэх боломжгүй. Өө болж байна. Өө би аврагдсан. Есүсийг итгэе хүлээн авцсан. Би аврагдсан. Би одоо ингээд сайхан ингээд явж байгаа. Библийг уншиж байна, залбирч байна, багтж байна, цуглаандаа үйлчилж байна гэдэг. Ингээд яваад л байна. Би энэ айгүй осолтой байхгүй тий. Нэгдэлч Есүс ингэж ингээд жинхэнэ үнэн аврал, жинхэнэ үнэн зам руу явах тэр замыг л дууруулдаг, хазаалагдаг, саармагжуулдаг, жинхэнэ үннийг чухал юмыг чухал биш болгочихдаг гэдэг чинь яг энд харагдаад байгаа байхгүй тий. Энэ бас илчилдэг манай чуулганд хичээсэн учраас бид нэр маш хурдтай гიშлэх ёстой учраас ингээд гიშлж байгаа тийм ээ. Яаж хичээсэн бэ гэдгээ бас ярмаар байна л тий. Үнэн нөгөө ариун сүнс хаана тэнд үнэн байна гэдэгсэн шүү. Тэгэхээр ариун сүнс байгаа газар тэнд гэрэл байгаа газар хизээш харанхуй нүгдэж чадахгүй, хизээш бузар муу зүйл илчлэгдэхгүй байна гэж байхгүй тий. Тэгэхээр Библиэр бүртэл хэлсэн шүү дээ. Илчлэгдэхгүй багаар далдлагдсан, нууцлагдсан зүйл гэж байдаггүй маа гэдэг. Тэгэхээр бохор сүнс байгаа, угаасаа тэр мэрэг төлгийн сүнсээр ажиллаж байгаа газар тэр чигээрээ бохор байгаа тий. Үгэн цэвэр биш байгаа газар тэр сүнс илчлэгдэхгүй, үнэн имшгэл байгаад байгаа байхгүй юу? Яг л үнэн имшиг өө зөв гэж илчлэгдэхгүй. Гэтэл тэр нэг юм дайсан болж харагдахгүй байгаа байхгүй юу? Болоод байгаа. Тэгтэл яг нөгөө ариун сүнсний байгаа газар, эзний оршихуй байгаа газар тэр зүйл илчлэгдэж байгаа. Илчлэгдэхдээ тэнгэлзээ биш, төөрөгдөл биш, таамаглал биш, бүр боттойгоор 2-3 хүний гэрчээр иш үзүүлгээд тий ингэж илчлэгдэж гарч ирж байгаа нь үнэхээр гайхалтай тий. Үзэгдлэр тий үзэгдлэр зүйдээ үгээрээ ингээд 3 4 5 бүр сүулдэ бүр хүлээсээр байгаа тий бүр ингээд эцсийн бүр вариантаараа бүр ингэж ичиж гаргаж яаж байгаа байхгүй тий. Энэ илчлэгцээ мэрэг төлөвчийн сүнс ингэж илчлэгдэг. Энэ мэрэг төлөвчийн сүнс ганцхан ингэж манай сүмд илчлэгдсэн биш. Бүх сум чуулгануудад байгаа гэдэг гэрчлээрээ гэж бүр ингэж энэ гэрчлэлийг бид нар хэлгүүлж байгаа байхгүй. Тэгээ тэр мэрэг төлөвчийн сүнс чинь ингээд нэг нөгөө эрхээ барьцсан одоо юу гэдгээ тий эсвэл ингээд үдцсэн ингэж байхгүй. Тэр нөгөө ямар хүмүүстэр яаж ажилдаг гэдэг өөрөө ингээд тэр жинхэнэ бурхны ялангуяа бүр олон жил Христ итгэгч болцсон үнэндээ шууд ажиллах боломжтой. Тэгээд тэр үү таалгын нэлтэлүүд ороод ажиллана. Тэгэл ерөөсөө болцсон тийм үннийг ярьж байна, Библи ярьж байна, магтж байна, залбирч байна гэл тэгэл тэ ингээл яваалаа. Гэтэл тэнд жинхэнэ үнэн аврал байхгүй дүүрлсэн үнэхээр авралаа алдсан ч ямар аимшигтай үлээ тий. Яг одоо цаг уу яг ийм байна. Тэгээ энийг гэрчлээ гэд ингэж ариун сүнсний одоо зааврын дагуу бид нар ингэж гэрчиж байгаамаа. Бурхны ариун сүнснээс үнэхээр ариун зөв үр жимснүүд гардаг бол муу сүнсний үр жимснүүд гэхээр ер нь муу үр дагавруудыг дандаа дагуулж явж байдаг. Тэгээ энэ мэрэг төлөвийн сүнсний бас нэг тэр ангиллуулж байгаа тэр гаргаж байгаа үнээр тэр үр жимсний бас тэр айдста амар тайван бус байдал юм байдгийн би бас би өнөөдрийн номлолоос
ойлгож авлаа. Тэгээд тэр сүнсэнд одоо тэр сүнсний нөлөөнд орсон хүн яг тайван бас юмд ингээд байнга төвшүүртэй жинхэнэ амарлаа. тийм яг жинхэнэ амар тайвныг аваагүй яагаад гэвэл тэр хүн чинь өөрөө тэр сүнсний нөлөөнд байгаагаа өөрөө ч мэдэхгүй. Тэгээд тэр сүнснийхээ нөлөөгөөр ингээд Бурхны үгийн эсрэг уулгаргүй яваад байгаагаа ингээд өөрөө мэдгүй учраас тэр амар тайван сүйдлэдээд ингээд байнгын төвшөртэй тийм байт юм байна гэж ойлголоо. Энэ өмнөх дугаард бол Бурхны жинхэнэ сүмж болгоноос итгэгч хүн үнэн сайн мэдээг дагахыг хүссэн хүн олдох боломжтой гэж бид гэрчилсэн. Энийн үргэлжлэл болж өнөөдрийн гэрчлэл дахиад явуулж байна. Ер нь бол үнэнтэй учирсан боловч хот боломжтой байдаг. Энэ юуны нөлөөгөөр гэхээр энэ бохир сүнснүүд ажиллаж бас ямар нэгэн байдлаар таныг түлхэж замаас чинь гаргасаар байдгиймаа гэдгийг бид нар дахин яриад байгаамаа. Тэгэхээр энэ бохир сүнснүүдийн ажилтдаг арга зарчим хэнийг ашиглаад байгаа юм? Таныг яах гэж тэр ажиллаад байгаа юм? Яаж ажилтдаг вэ гэдээ ингээд нэлээд туршлага дээр толгуурлаад яриад байна. Бурхны жинхэнэ сүмжүүлганд л үнхээр гайхалтай 4-5 баталгаар бурхан үгүй гэхийн аргагүй болцсон биднэрт бол одоо болж илчилж харуулж байна л да зүгдээр маш тодорхой ярьж байна. Хэд хэдэн газар сүмийн итгэмжтэй гишүүдэд бол Библийн үгээр ярьж үзэгдлэр маш тодорхой тайлбарлаж байгаа учраас энэ бол хамгийн том дайсамнуудын маань нэг юм байна. Өнөөдөр илчлэгдэж одоо нийтэд үзүүлэн болж гинэ гэж ойлгож байна тий. Тэр нөгөө Есүс эзэн маань бас ингэдэг шүү дээ. Өөрийнхөө алуулах 3 хоногт дахин амьлах тухайгаа хэлдэг шүү дээ тий. Тэгсэн чинь Петр түүнийг хажуу тийш нь аваачаад эзэн минь ээ таныг бурхан энэрэг ийм юм танд хизээч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэн. Есүс эргэж Петрт миний араас за сатана чи надад бүдрүүдэл болж байна. Учир нь чи бурхны юмсыг бас харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ гэдэг юм шүү дээ. Тэгэхээр Есүс тий Петрийг чи минь суд дараа байна шүү. Тий чи минь суд дараа байна шүү. Энд чинь махан биеийн хүний боддог юм биш ээ. Энд чинь сүнснийх юм аа. Чи сүнсээр хүчгчээрээ гэж ингэж хэлээг байгаад шууд яасан байж. Шууд зайлт тана. Тэгээ чи бурхны юмсыг бас хүний юм боддог гэж ингэж хэлсэн байгаас. Тэгэхээр энэ бас бидний айгу авах хэвээр сургамж юм шиг санагдсан тий. Үнэхээр бид нар тэмцэх хэвээр. Бид нар тэмцэх хэвээр. Тэгээд чинь цул дараа шүү. Одоо жишээ надад одоо ингэ хэлэнгүүт за чи сүнсээр өсөөрэй гэдэг ингээ орхиж болохгүй байх юм шүү дээ тий. Сүнсээр өсөөрэй чиг орхиж болохгүй байх юм шүү. Тэгэд бид нар тэмцэх хэвээр. Бид нар ишлэх хэвээр. Тийм ээ. Бид нар гэрчлэх хэвээр. Бид нар ялах хэвээр. Ялах хэвээр. Би эндээ өмнөнийг тонхоглож яаж би энэ босгон байгуулж байна. Тий? Тэгэхээр энэ бүхнийг ялгаж салгаж ингээ муу сүнсний эсрэг тултахад бид нарт хамгийн гол зэвсэг таяг маань усан Бурхны үг Библи. Энэ маш чухал хаа тийм ээ. Бурхны үгнээс ингээд муу сүнстэй тэмцсэн хүн байхгүй. Бурхны үгнээс ингээд итгээд итгэлээрээ явж байгаа хүн байхгүй. Тэгэх юм бол Бурхны үгнээс ингээд итгэж явж байна, сүмд явж байна гэх юм бол нөгөө сүүлийн зам руугаа явж байгаа л гэсэн. За тэгвэл одоо сонирхолтой хийж чаддгүй маа хэрвээ тэр энэ сайн мэдээг сонсчоод ирж чадахгүй, яаж чадахгүй, яг юмдаа байгаа л хөдөлгөөн хийж чадахгүй байгаа хүн одоо энэ сүнсний нөлөөнд автчихжээ гэж бодъё. Одоо гарцсан бидраас арих хэрэгтэй байна. Тэгвэл одоо яах вэ? За ер нь юунд ч өрцөн байлаа гэсэн. Та өмнө рүү эргэх хэрэгтэй маа, алхам хийх хэрэгтэй маа. Энийний төлөө одоо тэгвэл өөрөө ямар шийдвэр гаргаж ирэх хэрэгтэй юм бэ? Бурхан та Бурхны хүнд хөвчлэн таньж мэдэх. Бурхны үгнээс зурх. Тэгээ энэ түүний үгээр тунхаглан тэр сүнснүүдийн эсрэг Бурхан яг ингээд эзний дотор ингээд алхаад ариун сүнсээр өдөртүүлж байгаа хүнд яг ариун сүнс чи ямар сүнснээс чөлөөлөх ёстой вэ гэдэг яг мэдүүлдэг байхгүй. Тэгэхээр тэр нөхцөл байдал дотор өөрөө орох ёстой. Тэгэхгүй болохоор чи хүн өөр ингээд тэр нөхцөл байдал дотор орохгүй яг тэр үнэн зөв тэр эзний оршихуй доторх тэр сүмж болгонд хамрагдахгүй ингээд байх юм бол тэр сүнснээс салж чадахгүй л та. Одоо Монголд ер нь маш гоё зүйл болж штэ. Хүмүүс Библийн дагуу
юмыг шүүж эхэлж байгаа байхгүй. Библийн дагуу шалгаж эхэлж байгаа тэр цаг үе одоо эхэлсэн байгаа байхгүй. Өмнө нь болохоор хин нэгний үгийг эсвэл одоо би болохоор анхс өндөр очил за мэдгүй юм дагаад явъя гэдэг ойлголттой байсан учраас буруу зүгийг ялахгүйгээр шууд дагаа явжсан байгаа. Тийм учраас холимог зөв буруу бүгднтэй хүлээж авсан. Тэгээд одоо болохоор маш гоё зүйл болж байгаа. Библийн үгийн дагуу Монгол улсын итгэгч нар өөрсдөө шүүж эхэлж байгаа, шалгаж эхэлж байгаа. Энэ бол Монгол улсад гарч байгаа нэг гэсэн энэ чинь сэргэл байгаа байхгүй. Энэ чинь сэргэж штэ. Өмнө нь хин нэгний үгээр эсвэл чөтгөрүүдийн нөлөөнд тэр бохор сүнслүүдийн нөлөөнд байсан учраас хинч харанхуйд байгаа зүйлийг шалгая гэж болдгоо байсан байна. Харин одоо бурхны үгээр тэр зүйлүүд шалгах цагууд ирсэн байгаа байхгүй. Энэ бол итгэгч нарын сэргэж байгаа тэр Монгол сэргэлдэрсэн байгаа гэж жишээ байгаа да. Одоо төөрөлдсөн байгаа хүмүүс нь штэ. Яхаа мэдгүй байна. Тэгвэл төөрөлд бол Орос нь хаанаас вэ? 2 дугаар Коринт 11:13 дээр ингэж хэлж байгаа. Паул өөрөө хэлж байгаа. Учир нь тэд хуурамч элч нар, залтай ажилчид, Христийн элч нар болж хувиргсад гайхах юм алга сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрч болгон хувиргадаг. Тиймээс хэрв түүний үйлчлэгчд бас өөрсдөө зөвхт байдлын үйлчлэгчд болгож хувиргах аваас энэ гайхмаар юм бишээ. Тэдний төгсгөл үүсийнхэн дагуу байх болно. Тэгвэл өнөөдөр өөрсдөө гэрлийн тэнгэрэлж болгон харуулж байгаа бурхны зарцанд болгох харуулж байгаа маш олон Христ итгэгч нар байгаа хгүй. Гэтэ энэ дээр юу гэж хэлж байгаа гэхээр залтай ажилчид, хуурамч элч нар, Христийн элч нар болж хувиргсад гэж байна. Энэгээр юу харж болох вэ гэхээр хуурамчаар ярьж байгаа хүмүүс. Залтай хүмүүс Христийн элч нар болж хувиргсад бурхан гар ингэдэг гэдэг юмыг өгөөг бахад өөрөө тэр зүйлийг хийж байгаа чинь тэр зүйл болж хувирж байгаа хүн байгаа сте. Би бол пастор хүн гэж болж хувирж байгаа. Гэтэл үнэхээр тэр хүнийг бурхан пастор гэж дуудсан уу? Дуудлага мөн үү биш үү? Тийм биш л өөрийгөө пастор болгож байна гэдэг чинь тэр би пастор гэдэг тэр хувирж байгаатай ялгаа. Ийм хүмүүсээр дамжиж маш олон хүмүүс төөрөгдөл орж байгаа. Яг бол бурхан өөрийнхөө үгийг илчилнэ гэж аах. Энэ бүр бурхан Библиэр бичсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр мэрэг төлгийн сүнсгээ Библийн үгийн дагуу яаж ажиллахыг мэдж байгаа. Яг ингэж ажиллаж байгаа шиг одоо энд ингэж ажилт юм штэ. Яг тэрэн шиг тэгвэл учир нь энэ хуурамч элч нар залтай ажил Христийн элч нар болж хоригсод энэ үгийн дагуу хүмүүс ингэж ажиллаад байгаа юм биш гэдгийг харж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас тэдний төгсгөл нь үйлсийнхэн дагуу байх болно гэж байна. Яг өнөөдөр тэр хүмүүс яаж төгсөж чинь тэдний үр жимсүүд ямар байгаа гэдэг нь өнөөдөр тэдний тарьсан, тэдний хийсэн зүйлүүд үр дагавар байгаа. Тэгээ энэ явж бас эрхэнгэлтэй холбогдож байна тийм. Одоо хин үр тарьчин тэр хүнээс шалтгаалж байгаа байхгүй. Тариачин үр тарьчин ямар үр тарьчин гэдэг тэр жимсэл ургана шүү дээ. Тий. Маш олон хүмүүс итгэгч нарын амьдрал дээр зовлонтой хүндцүү байдал эсвэл итгэгч нар нь өөрчлөгдөөгүй байгааг хэрвээ паст сүмийн чуулганы тэр зүйлийг тарааж байгаа хин нэгэн харж байгаа бол энэ зүйл чинь буруу үр тарьсны үр дагавар нэрч байгаа маа. Энийг бол хинч өгөөсөх аргагүй юм байна. Яагаад тэгэхээр хүн юу тарина түүнийг хурааж байгаа. Монгол Христ итгэлийн амьдрал 30 жилийн түүхтэйгч. За одоо ямар үржимстэй байна гэж ихэд ярьж штэ тийм. Энэ асуултыг ч яг тавьмаар байна. Үнэхээр бас ярих хэрэгтэй. Гэхдээ бидний сэдвээс бас арай л жоохон хазаах гэдэг тавчхан бас яриа дараа дараагийн гэрчлэлээр илүү бас нар ярих бах тийм. Тэгэхээр яагаад бид ядуурлын хараалаас гараагүй байгаа. Яагаад бид нар өвчин зовлонтой байгаа. Яагаад итгэгчд гэхээр баг итгэдэггүй нийгэм дээр эрүүл ухаантай ажиллаж байгаа хүмүүс цухтааж байна итгэгч хүнээс юм. Энэ юу болоод байгаа. Энэ дэр яг өмнөх бидний гэрчлэлээр нэг юу орж ирсэн шүү дээ. Бид нар энэ амьдралынхаа зүйлдэл найдах юм бол бид нар хин хүмүүсээс хамгийн өргөдөлтэй гэж байгаа байхгүй юу? Тэгвэл энэ бас маш чухал зүйл нэгээд байгаа. Яагаад гэвэл бид нар авралын сайн мэдээнд итгэж байгаа. Тэгээд өгсний дараа яваажинд бурханд очино гэдэг итгэл бид нар байгаа учраас бид нар энэ амьдралын зовлонтой бэрхшээлтэй бүх зүйлүүдийг даваад тэр авралын сайн мэдээг хүмүүс түгэх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ сайн мэдээ. Яагаад бол та өхөд хаашаа явах вэ? Та өхөд авралыг авах уу? Та авралыг авахын тулд өнөөдөр бурханд итгэх ёстой гэдэг сайн мэдээг ярих ёстой байтал одоогийн Монголын Христ итгэгч нарын өөрсдийнх нь сайн мэдээ юу гэхээр энэ амьдралынхын сайн мэдээ.
Энэ амьдралаас сайжруулах гэсэн одоо нэгсэндээ зөвхөн дэлхийгээр хязгаарлагдчихсан. Дэлхийгээр хязгаарлагдсан сайн мэдээ байгаа учраас өөртөө тэрийг хүсч тэр сайн мэдээг авахын тулд сүмч болгонд анханаас тэрийг хүлээгээд авсан. Тэгээд тэрний төлөө сайн одоо сүмч болгонд явж байгаа. Тэгээд тэрийг бусдад дамжуулах үед ямар юм болж байгаа гэхээр эндээс яг гарц гаргалгаанд нь харагдаж эхэлж байгаа байхгүй. Хүй би өөрөө ажилч хөдөлмөрлөөд наад эд баялаг эрх мэдэл чи хүрчих юм бол би сүмд яваад яах юм? Тэгвэл тэр хүний сайн мэдээний сайн мэдээ буруу сайн мэдээ багс. Энэ жинхэнэ хуурамч сайн мэдээ. Өөрсдийнх нь одоо сүмч болгонд өөрсдөө хэцүү хүн хэцүү амьдралтай явж байгаа хүнийг хэн нэгнийг хараад сайн мэдээг ирээд ярихад баян өөрөөс нь илүү амжилттай явж байгаа хүн тэрийг хараад ийм би итгэхгүй. Би энийг чи өөрөө олоод авчиж чадна. Ингүүл хинч тэр сайн мэдээд итгэхгүй. Харин хин итгэж юм гэхээр яг тэр хэрэгцээ шаардлагатай хүмүүс итгэж байгаа. Зовлонтой тэндээс гарахыг хүсэж байгаа. Эсвэл амьдралаа сайжруулах энэ амьдралын зүйлд найдаж байгаа хүмүүс нь яг сүмд явд юм байна. Сайн мэдээг ингэж тарааж байгаа учраас яагаад Монголын Христ итгэгч олонхонд ядуу байдгийг шалтгаан тэр юм л. Маш олон итгэгч нар ядуу байгаа учраас тэдний хэрэгцээ нь юусэн. Энэ амьдралын төлөөх хэрэгцээ байсан учраас сайн тэр сайн мэдээг хүлээж аваад сүмд ирж байгаа. Тэгээд тэрийг эргээд бусдад цацангууд тэр үнэхээр хүсэж байгаа тэр амжилттай баян чинэлэг хүмүүс нь ирэхгүй байгаа хгүй. Тэгээд тэд нар юу хийдэг гэхээр нэг амжилттай од эсвэл нэг гайгүй амьдралтай хүн нь сүмд ирэнгууд тэрүүгээрээ бахархаж ярьдаг. Од хүн ирсэн штэ. Энэ од хүн тэр чинь амар од штэ. Энэ бити бахархал биш байхгүй. Паул юу ч хэлдвүлээ миний бахархлыг хэн нэгэн үгүй гэснээс би өгсөн дээр гэж байгаа. Тэгвэл Паулын бахархал нь бурхан байсан. Христ байсан. Гэтэл өнөөдөр бидний бахархал Христ бурхан биш. Харин амжилтаа явах Христ итгэгч хэн нэгэн од танил хүн бол. Эсвэл пастор ахлагч нар. Тийм учраас би өөрөө хүртэл тэрийг мэдж байгаа. Яг гэвэл хөөе тэр од явдаг гэсэн штэ. Тийм хүн явдаг. Тэр амар алдартай гэсэн штэ. Тэрүүгээр итгэгч нар нь бахархаж ярьдаг. Тэгээд хүнд сайн мэдээд амжуулан хэлэхдээ юу гэж хэлдэг вэ? Хөө манай сүмд тэр явдсан штэ. Яг үүндээ тэр хүн явна уу? Тэр хамаарал байхгүй. Яг үүндээ тэр сайн мэдээг сонсож байгаа хүний хамгийн гол зорилго нь юу гэхээр тэр аврал руу орох Есүс Христ байгаа. Өнөөдөр та баян чинэлэг явж болно. Тэгээ амжилттай явж болно. Эрх мэдэлтэй бүх зүйл дэлхий таны гарт орсон. Гэхдээ танд аврал байхгүй. Тийм учраас та авралыг авахын тулд сүмч болгонд бурхан дээр ирэх ёстой гэдэг сайн мэдээг бидэрт хэлэх ёстой. Есүс Христ дээр. Гэтэл тэн дээр тэр зүйлийг нь өгөхгүй байгаа. Энэ аюул чухал зүйл байгаа учраас сатан хүртэл Есүс юу гэж хэлдэг? Би дэлхийн бүх эрх мэдэл чамд бүх зүйлийг өгье. Миний өмнө сүгдмөр гэж. Тэгвэл тэр зүйлийг хүсэж байгаа хүмүүс тэр зүйлийг эрен хааж тийм сайн мэдээтэй явж байгаа хүмүүс нь сатанд мөрөгч байна. Яг үүнд тийм сайн мэдээг авсан хүмүүс өнөөдөр сатанд мөрөгч байгаа байхгүй. Сатанд мөрөгч тийм. Яг тэгвэл Есүс Христэд тэрийг өгвөл чи надад мөргөө гэж байхгүй. Тэгвэл тэрийг авсан бол хүсээгүй тэр хүмүүс өнөөдөр мөрөгцсөн явж байгаа байхгүй. Бурхан биш сатан. Яг цэвэр үгийн дор бурханд итгэж амьдрах нь чухал. Тэгээ ер нь итгэгч нарын энэ олон жилийн унтаа байдлын зүйл нь би бас нэг зүйл дээр илүү бас анхаарал тавьж бодож үзэж байна л да. Тэрний үг гэхээр бурханы захиргаанд ороогүй. Тэгсэн цагаасаа эхлээл за итгэлээрээ би аврагдсан гэж бодоод өөрийнхөө замаар яваад байдаг. Тэгээ ямар ч ингэж нэг хөлөө дэлхий дээр тавиад нөгөө хөлөө бурхны хаанчл дээр тавиад ингээ яваад байгаа ийм тэнцвэргүй ийм бурхны ингээд захиргаанд ороогүй энэ байдлаас болоод өнөөдөр ийм байдал төрсөн. Бас нөгөө юу яадаг шүү дээ. Манай дээр маш гоё номлол тавигдсан шүү дээ. Гурамч ба жинхэнэ сүмийн ялгаа гэдэг. Тэн дээр гурамч сүмийг Жезебелээр удирдуулдаг гэж байгаа юм. Гэтэл Вавилон гэж ярьдаг тийм. Вавилон норон унжээ. Тэнд байсан худалдаачид хоолоос хараад Вавилон золгооё гэж байгаа юм. Тэгвэл хуурамч сүм чуулганд явж байгаа хүмүүс нэг өдөр тэр сүм чуулганд норон хунахад тэрийг дагж исэн хүмүүс тэр хуурамч сүм чуулган золгооё. Тэгвэл өнөөдөр сүм чуулганд явж байхдаа энэ хаана явж байна? Ямар сүм чуулганд явж байна? Би хинтээ нэгдээд байна.
Би бурхантай нэгдэж гэнэ үү? Би Христтэй нэгдэж гэнэ үү? Эсвэл би бурханы эсрэг байгаа. Тэр Жезебел хуурамч сүм чуулгантай нэгдэж гэнэ үү гэдгийг харах хэрэгтэй. Олон хүмүүс очиод байгаа учраас тэр үйл ажиллагаа явуулаад байгаа. Харин хүмүүс үнийг мэдээд тэндээс гарах үед тэр хинд үйлчлэх юм. Тэр хэнийг өөртөө мөргүүлэх юм. Тэр газар устж орох болно. Одоо нөгөө мэрэг төлгийн сүнстэй мэрэг төлгийн сүм дээр ажиллах талаар үзээд байгаа шүү дээ ярьж байгаа. Тийм тэрийг ярьж байгаа. Тэнгүүд одоо нөгөө тэр мэрэг төлгийн сүнс тэ хүн өөрийгөө мэдэх боломжтой юу гэсэн нэг асуулт гарч ирнэ дээ. Тийм үү? Тэгвэл тэр хүн за мэдхгүй тэр ажлаа хийж болно. Бас мэдээд өөрийгөө үр жимсийг хараад би худлаа гэсэн мэдсэн мөртлөө наана нөгөө хоёр нүүр худал хуурмаг бэлдуучлаараа өө бурхан сайн шүү гэд тэгсэн мөртлөө нүрэн дээрээ хүмүүс хэлсэн мөртлөө цаагаараа нөгөө өөрөө худлаа гэдгээ мэдчихэж учраас бас нэг мэдэж болох хоёр талтай байгаа байхгүй. Нэг нь болохоор би бурханы өмнө гимсэн би тэгсэн гэд ингээд өөрийгөө ингээд зөвтгөөд тэгсэн мөртлөө сүнсэндээ зөвхт болоогүй учраас бас тэр ажлаа хийж явах талтай тийм. Тэгвэл энэ хүн өөрчлөгдөх боломжтой юу? Тэгвэл мэрэг төлгийн сүнс тэр чигээр байх боломжтой юу гэсэн асуултыг бас тамин байна тий. Тэгэхээр энэгээр нөгөө 16-гийн 18 дээр хэлсэн байна. Тэр эмэгтэй олон өдрийн туршид ингэсээр байв. Түүнд ихэд төвшөөсөн Паул эргэж сүнсэнд түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ гэж байгаа юм. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр үнэхээр би мэрэг төлгийн сүнс надад байж магадгүй гэсэн хүн маань тэр сүнсийг хэн зайлуулдаг байх нь тэр сүнсний дээрх эрх мэдэл нь хэн байх нь Есүс байх юм шиг. Есүсийн нэр бурхан байх юм шиг. Тэ. Тэр үнэхээр гайхалтай энэ дээр тайлж өгч байгаа зүйл гарах гарцын ч гэсэн боломжтой шүү гэдгийг ч гэсэн бурхан ариун сүнс бидэнд мэрэг төрлийн сүнс байна гэдгээ илчилдэг. Энд хуурамч Жезефел сүнс тэ энд хуурамч сүм байна гэдгээ ариун сүнс чи худал зүйлээр зогсож байна гэдгийг ариун сүнс илчилдэг. Тэгвэл энэ илчилсэн зүйлээс илчилж байна гэдэг чинь бид нэр эндээсээ гараараа гэдэг зүйлийг хэлж байна. Тэгвэл гарах боломжтой эзэн бидэнд бурхан байна гэдгийг бас хэлж байна. Яг нэмээр. Үнэхээр бурхан ажиллаж одоо маш их зүйлсийг бид нар суралцаж байна. Олон зүйлсийг таньж байна. Зарим зүйл дээр гинэн алдаж байна. Тэгээд эргээд мэдээж ялалт нь бурханых байдаг учраас бид бурхантай хамт байгаа учраас юунаас айх зүйлгүйгээр ингээд гайхалтаар бурхан дотор энэ сүнслэг ертөнцид уршсаар байгаамаа. Тэгэхээр бидний ярианаас бас хэн нэгэн ямар нэгэн дүгнэлт хийж бас бодож би хаана байна? Би ямар нэгэн сүнсний нөлөөнд бас орсон юм шиг зү. Үнэхээр би бурхантай холбогдоогүй байгаа юм шиг зү. Миний аим аврал ер нь баталгаатай байна уугүй юу гэж бас өөрийгөө бас шалгах боломжтой тий. Тэгээ үр жимсээ бас харах хэрэгтэй амьдралынхаа нөгөө өнөөдөр таны амьдрал таны юу хийсний л баталгаа байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг хүн мэдчихэж байгаа шүү дээ. За өнөөдрийн гэрчлэлээр одоо ингээд энэ нөхрөөд ерөнхий одоо бидний хэлэх гэсэн мэрэгчлийн сүнсний ажилдаг арга зарчим хэнийг ашигладаг вэ? Түүний зорилго юу вэ? гэдэг талаар бол хаалцлаа. Төгсгөлд нэмж хэлэх зүйл байл эсвэл хоромтой бэлдэж байна. Бас мэрэг төлгийн сүнснүүд хийж байгаа нэг зүйл юу гэхээр одоо Жезебелийн хуурамч иш үзүүлэгч нар байдаг шүү дээ. Тэгээ илчил ном дээр гарч ирдэг 3 мэлхийн сүнс. Тэр хуурамч иш үзүүлэгч одоо мэрэг төлгийн сүнстэй эмэгтэй чинь эцэдээ их ашиг авчирч байгаа байхгүй юу? Юуны төлөө? Тэдний төлөө тэр хүмүүст ашиг авчрахын төлөө ажиллаж байгаа. Тэгвэл энэ мэрэг төлгийн сүнс юуны төлөө гэхээр хуурамч сүм чуулганд их гудал иш үзүүлэхийг өгч хүмүүсийг тэр сүмд байлгаж тэргээр маш их хэмжээний ашиг авчирч байгаа байхгүй. Нэгсэндээ тэр мэрэг төлгийн эмэгтэй юу хийж ийм гэхээр Жезебелийн хуурамч иш үзүүлэгч болж тараад байгаа. Тэгээд ирсэн хүмүүстэй мэрэг төлгийн сүнсээр мэрлэл өгнө. Тэгээд тэр газар яах нь үлдэн амийн авна. Тэгээд мөнгө санхухаар нь сөлмөн бүхэл зүйлийг авна. Яг зөвхөн мөнгө санхуу биш. Бурханаас ирсэн гоё илчлэлтүүдийг Бурханаас ирсэн гоё тэр бүх зүйлүүдийг яг үүнд бол анхны хараа мартшаа гэдэг чинь анхны харийг хурц хулгайж байгаа байхгүй. Тэгэхээр ийм олон зүйлийг хулгайлуулсан бол яг бол
хулгайч гэж хэлсэн те дөрөв. Маш их зүйлийг хулгайлах боломж. Таны өөрөө чинь төсөөлөггүй бүх зүйлийг хамгийн чухал зүйл нь авралыг. Тэгээд тэд нар хэний төлөөхөр цаана нь ажиллаж байгаа Жизебел буюу хуурам сүмжүүлэхын төлөө шашинд үйлчилж байгаа хүмүүс. Миний төлөв сүнсний хамгийн гол зорилго нь бол ер нь хүний үн тамиг бурхны аврал бурхнаас хүрчгүй гэжтэй тэр амьнуудыг булгаалдаг юм байна. Замаас нь төрөлдүүлнэ. Яг үнэн юм шиг ярьж чаддаг. Чухал юм шүү. Одоо сонсож байгаа хэрэг итгэгч нарт те мөрөд төдийчийн сүнсийг манай чуулган байна уу би байна уу одоо ингэ шалгах гэдэг шүү дээ те тэрэн дээр яг нэмж хэлэхэд саяны нөгөө мөрөд төдийчийн сүнстэй эмгтэй чинь нөгөө хамгийн дээд нэгний дарснаар бурхны авралын зараас өгөөж яана гэдэг тасрал хүмүүсийг дуудаад тунхаглаад бурхны үгийг ингээд хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн номлож байгаа пастортай тийм ээ тэр бурхны үгийг дамжуулж байгаа одоо баахлагч ч юм уу те яг үнэхээр бурхны үнэн үгийг дамжуулж юм эсвэл нөгөө өөртөө анхаарлыг төвлөрүүлж өөрийн одоо ашиг сонирхлын дагуу байна уу эсвэл өөрийн одоо амбиц өөрийн одоо юу гэдэг нэр хүндийг өсгөх тал дээр байна уу гэдгээр бас шалгах нэг боломжтой. Тэгвэл энд би тийм байх юм бол нэг төлөвшөөс ажиллаж байгаа. Тэгээ бас ингэсэн шүү дээ энэ эмэгтэй чи өөрөө эзэндээ маш ашиг авчирдаг гэсэн шүү дээ. Маш ашиг авчирдаг байсан. Тэгвэл тухайн тэр газар тэр юм шиг ашиг сонирхлын те одоо мөнгөний одоо юу гэдгийг те тийм ашиг сонирхлын байна уу шунлын байна уу те эдгээр бас шалгах бас арга ингээ ийм одоо аргуудыг бид нэр таниулаад байна шүү дээ библи хэлээд байна шүү дээ өөрөө библи өөрөө харуулад байна шүү дээ ингэж бас шалгаж болно. Тэгээ бас Есүс өөрөө хэлсэн шүү дээ те миний хонд миний дуу сонсдог би тэднийг таньдаг те тэд нар намайг дагдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр яг Есүсийн дуу хоолойг сонсох маш чухал. Тэр пастрын дуу хоолой, өөрийн хувь хүний дуу хоолой, тэ аюун бодлын дуу хоолойг биш. Эзний үгийг, бурхны үгийг л сонсох хэрэгтэй. Сонс гэдэг чинь одоо тийм анхаарлаа хандуулж сонсох хэлээд байгаа. Ингээ аюу тийм дуулууртай байдлыг хэлээд байгаа шүү дээ. Тэгээ энэнгээрээ бас өөртөөгөө шалгаарай гэж. Зөвхөн сонсох биш те бас ягтлах те. Ягтлахгүй бол бас нэг хүн ганц үгийг бүлэгж аваад энэ юм уу гэж тэрэн дээр шийдвэр гаргавал бас алдах боломжтой тийм. Харин ягтлах. Бас сонсож байгаа бүх хүмүүст юу хэлмээр байна гэхээр хэрвээ та сатантай хамтрах юм бол тэр хизээ нэгэн цаг таны лимоны шүүсийг шахаад хайдаг шиг хизээ нэгэн цаг таныг ашиглаж байгаа шүүсийг чинь шахаад хайна. Энэ бол бидний мах цусны эсрэг биш гэж байгаа учраас та өнөөдөр тэг чөтгөрөөд эсрэг тулалдж байгаа. Тийм учраас та хинт үйлчилж байна гэдгийг харах хэрэгтэй. Хинтээ хамтарч байна гэдгийг хүмүүс нөгөө хүнийг нь хараад байдаг учраас хэцүү санагдаад байдаг. Гэхдээ бид нар юу хардаг вэ? Бид нар сүнслэг зүйлүүдийг харах хэрэгтэй тийм. Дээрээс нь бид нэр харагдахгүй зүйлсийн баталгаа бид нар итгэлийг хардаг. Бид нар харагдахгүй зүйлсд итгэдэг. Тэр юу хэлж байгаа нэхэр бид нар өнөөдөр хүнийг хараад тэр харагдах байдлаар биш харин тэрний цаанагаа сүнс яаж ажиллаж байна гэдгийг бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас хэрвээ бид нар сатантай хамтрахад хязгаар нэгэн цагт яг тэр лимон шиг шахагдаад хаяна. Тийм учраас сонсож байгаа бүх хүмүүс та өнөөдөр өөрийнхөө хувьд хинтээ хамтарч байгаа гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Хинтээ хамтарч байна. Чөтгөртэй юу бурхантай юу? Харин бурхан найдвар нь бидний хизээч гонсоолгодог гэдэг тийм. Өнөөдөр танд хэцүү байж болно. Гэхдээ та бурханд итгэж бурхантай хамтарч байгаад бурхан таныг хизээч ичгүүрт оруулахгүй бас тэр зүйлүүдээс таныг бүрэн гарах болно. Найдвар чинь хизээч алга болохгүй. Найдвар таныг гонсоолохгүй. Энэ бол бурханы хэлсэн үг нь. Бурханы өөрийн амласан үг байхгүй. Тийм бурханы амлалтанд та итгэх хэрэгтэй. Тэгээд Монгол улс те одоо маш олон сүм чуулгануудад эмэгтэй хүнийг номлох, эмэгтэй хүнийг гэрчлэхийг хүлээн зөвшөөрдөг. Яг бол эмэгтэйчүүд дуугүй байх хэрэгтэй гэж. Тэгээд тэр эмэгтэй юутэй гонгод ямар муухай юм бэ? Ийм зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Энэ юуг хэлж юм гэхээр тэгж үздэг Монгол улсад өнөөдөр бурхан эмэгтэйчүүдээр замжуулан тэр сул дорой таны тэр дургуутдаг эмэгтэйчүүдээр дамжуулан бурхан өмнөдийг гэрчилж байна. Өгнүүдийг ярьж байна. Тэгээд олон жил болсон 30 жил болсон сүм чуулганд бурхан илчлэлтэй өгөөгөө хэрнээ нялхсан ямаар ярина гэдэг. Бол өнөөдөр 2-3 жил болж байгаа. Шинээр баригдаж байгаа. Цэнээр гарч ирсэн сүм чуулганаа бурхан өөрийн үгийг гэрчилж зүгээр нойроо баталж
бүх зүйлүүдийг илчлэн харуулж ингэж ажилтдаг шүү гэдгийг цул дараа эмэгтэйчүүдээр батлан ярьж байгаа байхгүй юу? Энийг сонсож байгаа маш олон хүмүүс дургуутч болох байх. Гэхдээ юу гэхээр үнэн хизээч алга болохгүй. Бид нар үннийг тунхаглаж байгаа цагт үннийг сонсон хүн үнэн гэдэг тэр зүйл үр дагавраа гарцаагүй болно. Тэр үед бурхан бид нар магтсны эсрэг биш гэвэл эмэгтэйчүүд номлох ёсгүй, эмэгтэйчүүд гэрчлэх ёсгүй гэдэг энэ зүйл хутлаа гэдэг үнээр баталж харагдах хэрэгтэй байхгүй. Тэрний баталгаанууд нь бид нар гэрчлэлд яриа сууж байгаа учраас бидний гэрчлсэн гэрчлэлээр дамжуулан юмнууд гайхалтай бурхан өөрөө ажил тэдгэр зүйлүүдийг хийж байгаа учраас ялгсан амаар зүйл нойр үг үзэгдэл ирж байна те. Энд чинь бурхан махан биеиг биш харин сүнслэг зүйлийг харж байгаа учраас ярьж байгаа нь баталгаа. Нэг зүйлийг хэлэхэд үнэн та нар дээр ирэхэд үнэн та нарыг чөлөөснө гэж те. Энд ингээ бурхны тухай гэрчлээд сууж хахад ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр хандж ярьж байгаа юм биш. Энэ бол яг бурхны миний амьдрал бидний амьдралд хийж байгаа үнэн сүмж болгон дээр явагдаж байгаа тэр үнэхээр гайхалтай тэр мэдэрэл чөлөөлөлт энэ бүхэн хутлаа байх юм бол бидний энд ярьж суух ямар шаардлага байгаа. Тэгэхээр энэ бол сэтгэлийн хөөрлөөр юм уу хин нэгэн хүний зүгээр цаг заваа өрсөндөө энэ суугаад ярьж байгаа зүйл биш. Үнэхээр бурхны алдрын төлөө энд үнэн үнэхээр бичлэгдээд байна шүү дээ гэдгийг бид нар ингэ гэрчилж байгаа юм би хар сатаны харанхуйдах нууцуд илчлэгдэж байгаа байхгүй. Батцайз хаан одоо тэдний баазууд нь өнөөдөр ил гарч байгаа байхгүй ажиллаж байсан. Илчлэгдээд байна. Бурхан ажиллаад байна гэж бид ярьсаар амаа. За ингээд Гэрчлэг